Булган аймгийн орон нутгийн сонгуул 75 хэсгийн оронд 469 албаагчид ажиллаж байна. Өнөөдрийн 12 цагийн байдлаар эрс 18.6%-тай байна гэж аймгийн сонгуулийн орооны дарга мэдээлж байна. За Булган аймгийн хэмжээнд 40,131 сонгогч нэрсийн жагсаалтанд бичигдсэн. За одоогийн байдлаар 12 цагийн мэдээгээр бол төр асуу тэмдэглэгээтэй сонгогчдын нэрс нь хасагдаад 39,927 сонгогч нэрсийн жагсаалтанд бичигдсэн байна. За үүнээс бол 7374 сонгогч санал өгч 18,146%-тай сонгуулийн эрс 12 цагийн байдлаар явагдаж байна. За ер нь бол зөвхөн насны ангиллаар харж үзэх 41-ээс 55 насны буюу одоо дундас насны улсууд сонгуульд бол идэвхтэй оролцож байна. Гэхдээ бол одоо бас 18-аас 25 насны залуучууд ч гэсэн одоогийн байдлаар 629 эргэн одоо саналаа өгсөн явж байна. За өмнөх харын сонгуул дээр бол 70 гаруй хувьтай байсан. Энэ удаагийн дотор 12 цагийн мэдээгээр бол 18,196 гэдэг бол бидний хувьд бас яг боломжийн эрсээ явж байна л гэж үзэж байна. Тэгэхэд сонгуулийн хувьд бол эрс хүрэх бах гэж бид нар найдаж байгаа. За эрс хүрэх талаар бас сумын сонгуулийн хороод нэлээдгүй ажлуудыг зохион байгуулж байгаа. Булган сумын 303 дугаар санал авах байранд 1463 сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн байна. Өглөө 9 цагаас санал хураалт эхэлсэн бөгөөд өчигдөр буюу 18-ны өдөр тус хэсгийн хорооны 14 иргэнээс зөвхөн харьцаагаар санал авчээ. Одоогийн байдлаар нэг 13%-тай явж байна. Санал эрс. Ер нь бол одоо улсын бүртгэлийн одоо онлайн системд харахад бол юу гэдгийг одоо нэг 45-аас дээш насны ахмад тийм одоо насны бүлгийнхэн бол ялангуяа өдөөс өмнө их эрт босч Монгол төрийн сонгуулийн үйл ажиллагааг хүндэтгэж иргэнийхээ үүргийг биелүүлж байгаа ийм дүр зураг харагдаж байна. 18-аас 25 насны залуучууд гэхдээ одоо 10 20 болж байхад бол нэг 10-аад хүнлэгсэн байдалтай байна. Тэгэхээр ерөнхийдөө бас энэ санал тоолох ах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зохион байгуулагчдын зүгээс энэ сонгуульда залуучуудыг нэлийн идэвхтэй оролцож иргэнийхээ үүргийг манлайлж хэрэгжүүлээсэ гэсэн бодол сэтгэгдэлтэй ажиллаж байна да. 303 дугаар хэсгийн орооны санал авах явц бидний оцсон 15 минутын хугацаанд нэлээдгүй очиртай байлаа. Тус хугацаанд 30 орчим иргэн санал хураалтад оролцсон. Тэгээ одоо сонгуульдаа идэвхтэй оролцоороо ер нь өөрсдөө маш ухаалаг сонголт хийгээрэй гэж хэлэх байна. Ерөнхийдөө залуучуудтай сонгуулийн идэвхтэйгээр л ижлмээр байна. Яагаад тэгэхээр бидний төлөө юм хийж байгаа хүмүүс учраас бид нар сонгож дараа нь бид нар хариуцлага нөлөөлөх ёстой. Тийм учраас залуучуудын идэвхтэй оролцоороо л хичээвэл байна да. Булган аймгийн хэмжээнд 340 мандат 739 нэр дэвшигч бүртгэгдсэн байна. Монгол Ардын нам, Арчсан нам, Монгол Ардын Хувьсгалт нам, бие даагчдын төлөөлөл нийлсэн 739 нэр дэвшигч энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байгаа юм байна.